За манай Япончууд ч бас л хүний бодоогүй бодож сэтгэж чаддаг сонин креатив хүмүүс шүү дээ. Энэ удаа бас л өрөм сонин утга агуулгатай нэгэн Япон киног ярьж өгөхөр бэлтлээ. Энэ кино нь Японд нэлээд амжилттай бестселлер болох If Cats Disappeared from the World гэдэг ижил нэрт номоос идэвхлэн 2016 онд хийгдсэн байх нь. Сонирхолтой номын зохиолч нь өөрөө кино продюсер хүн бөгөөд бидний сайн мэдих Your Name, Withering видео зэрэг бүрэн хэмжээний анимашн бүтээлүүдээр ажиллаж исэн юм байна штэ. За тэгээд кинон амьдралд утга учир гэх зүйл байдгүй. Хүний амнаас ямар үнцэнтэй вэ гэх зэрэг асуултуудад хариулагдаж болох үйл явдал санааг маш сонирхолтой байлаар гаргаж өгсөн байдаг. Ер нь үзээд дуусны дараа нэг биш нэлээ ихэн бодогдуулах арал кино байгаа. Ингээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За байцаагаараа орхихоо өмнө та хэдэ хүргэх хэрэгтэй мэдээлэл байна. Тэгэхээр та өмсдөггүй хуучирч муудсан джинсээ хаях гал байж байгаа юм биш үз? Таны хайсан джинс байгаад удаан задарч улмаар ус хүрсэн шингэн бохирдол үүсгэх эрсдэлтэй хүмүүс төдийлөн сайн мэддэггүй юм байна. Тэгвэл Номон фэшн компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хог хаягдлыг бууруулах байгальд ээлтэй хэрэглээд дэмжих зорилгоор режинс аяныг эхлүүлээд байна. Та джинс материалтай хувцас хандивлан дахин ашиглах боломжийг бүрдүүлэн джинс бокс төгснөөр дараагийн худлаа авалтаа ашиглах урамшууллын эрх авах боломжтой шүү. Хин хиндэ их хэрэгтэй байгаа биз? Тэр нэг джинс 10,000 төгрөгийн купон, 2 джинс нь 15,000 гэх мэтчлэн 3 джинс 20,000 л дэше явах нь. Тэгэхээр джинс бокс байрших салбарууд улсын их дэлгүүр, 3 дугаар хорооллын номын их дэлгүүр, зайсан стор мол, 13 дугаар хорооллын номын хайпермаркет гэх салбар байршлууд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг би description хэсэг дээр орууллаа. За тэгээд джинсээ хайвал уул мөрөн байгалд үлдэн, handleable үнцгэн нь үргэлжилж үлдэн. Ямар уул мөрөлдөөхөө та шийднэ. Ингээ хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. Токиогийн хөл хөдөлгөөн өрсөлдөө ихтэй нийгэмд хаа очиж хамаагүй 50 амьдрдаг нэгэн залуу байдаг байхгүй юу? Цаашаа ер нь л ирээдүйд ингээд хийе гэсэн сүртэй мөрөөдөл зориг их юм байхгүй, шууд хөргөлтэй ажиллаа хийгээд урсгалаараа амьдарч байд юм байна л да. Өдөр тутамдаа хийдэг зүйл нь өглөө босч ай кофе уугаад, найзынхаа ажилуулдаг кино төрөөсийн газраас орой үзэх киногоо сонгож аваад ажилдаа гардаг ийм л ингийн амьдралтай нэг юм. Гэтэл нэг л өдөр яг ажиллаа хийгээл явж байхад нь нүдэн бүрэлзэл толгойн амар хүчтэй өвдөд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлэхгүй юу? Тэгсэн манай залуу тархины хавдартай болсон байж таарваа хөрхий. Эмчилгээ авахасаа ч оройтож хизээ өхөн тодорхойгүй хэцүү нөхцөлд орсон байх нь тэр. Хүн ийм гинтийн аимшигтай зүйл сонсоод орилж хашгирч гараал гүмэр санагдан да. Гэтэл манай хүн тэгсэнгүй. Уг нь өөрийгөө өвчтэй болсон гэж төсөөлөөшгүй явсан байж л эмчийн үг нь тэмчг цочирдсан шинжгүй чимээг өхөн л гараад явлаа. Дараа нь аль амтай гэдэг ресторанд очиж ганцаараа орой хоолоо идэл харж явахдаа бодсон юм гэвэл өдний хүртэл хэдэн кино үзлээ. Хичнээн ном уншлаа. Зээлийн картны хугацаа юу болж байгаа вэ? Ер нь яахаа шин шампуу аваа гэх мэт хүний амьдралд хамгийн их хэрэгтэй юм шиг эсвэл огт хэрэггүй юм шиг баахан бодлоо. Хизээ өхөнч мэддэхгүй амь нас нь утганы ирмэгдэр тогтчоор гэр бүлчгүй ганцаар амьдрдаг хүнд юу бодогдсон байгаа юм бол тоо. Ингийн амташ гэртээр шуудангуудаа шалгачаад өөрт нь хань болдог ганц муураа тэрвэрч аваад галтгооргоо орсон чинь өөртөө нь усны тусалмайд адилхан хүн ширээнийх нь нард сууж ийна. Ер нь бол өөртөө нь яг адилхан хүнч биш бүр яг өөрийнх нь хөлбөрл юм байна л да. Манай ож ихэндээ өхлөд цоцсон чи орилж хашгираа зүгтэх хэмжээний тийм их хайсангүй. Мэл гайхсан чигээрээ урд нь очиж суугаад хэн болохыг асуулаа. Мань хүн бодохдоо өөр дөр нь ирэлгийн илч хүрээд ирлээ л гэж болгоно штэ. Тэгсэн үнэхээр л бодсон зүв байж ирэлгийн илчтэй төстэй зүйл түнтэй тохиролцоо хийхээр ирсэн нэнэж. Цаатах нь өхөлтэй нөр тулсан түүнийг гаргаж буй үйлдэл хэлж байгаа үгийн шоолж бахтаваа хангасан байдалтай хэсэг сууж байгаад өөрт нь хугацаа бага үлдсэн болохоор бушуухан тохиролцоогоо яг л яаруулад онваа. Ер нь бол манай залууд нэг өдрийн л нас үлдсэн гинэ. Харин ирэлгийн элчи яриад байгаа тохиролцоо нь хэрвээ энэ хорвоо дээрээс нэг зүйлийг өмнө огт байгаагүй юм шиг алга болвол өөх өдрийг нь нэг өнөөр хойшлуулах юм байна. Хүнд мэдээ сонссныхаа дараа тэм сүртэй хүлээж авалгүйгээр өөрийнх нь өгсгөх тэмч чухал асуудал биш юм шиг айлчж байсан залуу маань яг цагийн тулаад ганцхан өдрийн настай үлдсэн гэсэн чинь амьдрал шунж эхэлт юм байна гинэ. Ингээ ирэлгийн элчийн саналыг хүлээж авснаа хэлээд юу алга болохоо бодож эхэлж байгаа. Тэгсэн тэр сонголтоо мань залуу өөрөө хийх ирэхгүй юм гин. Ирэлгийн элч өөрөөс нь авч болох нэг зүйлийг өөрөө шилд сонгох учиртай байжээ. Харин юуг бүр мөсөн авах тал дээр жаахан бодлуулж хэсэг суулаа. Тэгжээд л гинт манай залуугийн утсан дуурч ирэлгийн элчийг өгтлэн цочоохон тэр. Ажлынхын газраас маргааш ирэх боломжтой юу л гэж асуухгүй залгасан юм байна л да. Мань хүнч биеийн өвдсөн тул оч чадхааргүй болсноо хэлээд тасалж байгаа. Тэгсэн ирэлгийн элч амьдралдаа анх удаа харсан утас гэж зүйлэн талаар сонирхож асууж байгаад нэг өдрийн насныхын оронд авахар шийдснээ хэлдэм да. Нэгэнт хэлэлцээр зөвшөөрсөн учраас одоо энэ дэлхийн бүх утас алга болох дээрээ тулсан ч мань хүн эсрүүцэж чадахгүй юм байна. Ирэлгийн элч ингээд утас хэрэглэх сүүлчийн өдөр чинь шүү. Хинтээ ярихаа сайн бодорой гэдгийг сануулж аваад яваад өглөө.
Ганцхан өдрийн дотор үхэлтэй нүүр тулаад Европсын сони ачаамтад таарсан залуу маань шүнжин бага насныхаа талаар зүүдэлж байна. Хүүхэд байхад нь ээж нь амтны харшилтаа хэрнээл годомжноос олж ирсэн муурын гэртээ үлдээж бүхэл зүйлийг хайрлж халамжилдаг элдэг эмэгтэй байж л дээ. Харин аав нь цаг засварын газар ажиллаж гэр бүлээ авч явдаг ингийн л нэг айлгаж. Харин өглөөс ирэл манай хүн уг нь ажилласаа чөлөө авсан байж хаашаа ч юм явж гинэ. Тэгсэн уцаар ярих сүүлийн хүнээрээ хуучин найз өхнөө сонгоод уулзгаар болсон юм байна л да. Энэ хоёр маань уг нь баггүй жилүүдийг хамт өнгөрүүлэл бие биенээ шархлуулах ямар нэг юм хийгээгүйш цаг хугацааны ирэхээр хайр нь хүрсэн юм уу гэмээр мэдгүй ямартай салцгаач. Хуучин найз өхнөө нь эдний ээжтэр нэлээд дотно байсан бөгөөд ээж нь бараг л төрсөн охин шиг л харж ханддаг байж л дээ. Харамсалтай нь хэдэн жилийн өмнө ээж нь хүн өвчтөр нас барсан тул ээжийн сэтгэлийг зовоогоод яах вэ гэж хэлээчгүй юм байна. Цаатхан тэрэнж мэдгүй ээжийн сайн сууж байгаас их асуугаас дээ. Ээж нь эмнэлэгт би нилээмүү байхад аав нь эргэж ирэхгүй байсаар гал нас барсан хойно л ирж л дээ. Тэгэл мань хүн аавтайгаа огт харьцдаггүй юм шиг байгаа. Харин одоо хуучин найз өхөнтэйгээ нэг газар орж суугаад жаал юм ярилцж байна. Цаатхан гинт яагаад залгасан бэ гэхэд мань хүн гол уучраа хэлж чадсан ч гоо. Харин энэ дэлхийгээс бүх утас ор мөргөө алга болчвол яах вэ гэж асуухад нь цаатхан юу утгагүй юм асуугаад унваа л гэж гайхаастай. Ингээ одоо энэ хоёрын маань хамгийн анх яа танилцсан үерөө буцаж байгаа. Манай хүн бусад өдрүүд энэ л адил гэртээ кино үзэж сууж байгаад гэрийнх нь уцтай уурч л дээ. Аваад иртэл нэг охин дугаар андуурсан л болтой. Шаал өөр газар асууж юм яриад болдгоо. Тэгэхэр нь мань хүн зургийнхаа дуу багсаж байгаа л ярих санаатай удирдлага аваад буруу төвчлөр дээр нь дараад улам чангалаа хайчдаг байхгүй юу. Тэгсэн үзчихсэн кино нь энэ өхний хамгийн дуртай кино шүү таарад өөрөө миний дуртай киног үзэж байгаа бол доо гэсэн чинь мань хүн шууд төгсгийг асууж масуугаад баах юм ярина. Ингээ зүгээр л дугаар андуур залгасан үнтэй киноны талаар баах юм ярьж байгаа л бүр уусгаар болчихсон зэрэг. Уулзахдаа бие биендээ хамгийн ховор киноныхоо цуглуулгаас өгж мөгөөл хамт кино театр явбал ингээ ер нь үргэлж эхэлж байгаа. Хамгийн гол мань хоёр хамт байхдаа нэг юм ярьж чаддгүй хэрнээ уцаар л амир чөлөөтэй ярилдаг байсан юм байна л да. Одоо харин тэр үед учруу жаргалтай байсан байж яаж явбал энэ хүрч вэ гэж гайхаастай. За тэгээ нилээ удаа ярьж суугаас салахаар болоход хуучин найз өхөн түрүү асуусан асуултанд хариулж байна. Хэрвээ бүх утаснууд алга болчвол чи бид хоёрыг анх холбосон зүйл байхгүй болчих учраас тийм юм болоосаа гэж хүсэхгүй байна гэхин тэр. Хариуд нь манай залуу өөрийгөө тархины хавдар тулснаа хэлж амьдрах хугацаа бага үлдсэн болохоор сүүлийн удаа уулзаар залгасан гэдгээ чуудхан хэлээд авлаа. Хуучин найз өхөн ч цочирдох нь мэдээжээ. Оройн гэртээ очиод манай хүнд нэг загтал шиг юм тогтуулаад шуудан тэгээл явуулчихж байна. Цаатах нь харин харьж амжаагүй метронд явж байхад нь урд шөнө нь өөр дөр нэрсэн ирэлгээ ээлж ахаал гараад ирж байна. Одоо ингээ хилцээр өсөөр бүх утаснууд алга болох юм байна л да. Дан ганц гар утас ч биш зайнаас холбогдож болох утасны төрлийн бүхэл төхөөрөмж өмнө огт байгаагүй мэт алга болно. Хамгийн гол нь дагаад утастай холбоотой бүх дурсамжуудаас устдах юм байна л да. Тэгэл нүдэн дээр нь эргэн тойрондоо бүх утаснууд нь устдал алга болчихоор мань хүн чинь мэдчихсэн хэрнээл сандраал гол нь одоо хуучин найз өхөн тухайн өнгөрүүлсэн дурсамжууд нь бас устсан уу гэдгийг шалгах гээд гүүг очдөг байхгүй юу. Тэгсэн өдрөхөө уулзаа салсан хэрнээ цаатхан бүр огт танихгүй хүн харж байгаа юм шиг л ай сандраа ундэ. Ийхүү энэ хоёрын маань анх танилцсан үеэс ахвала хамтаа айлж амьдарч байсан үегээл хамгийн нандин дурсамжууд уцтай хамт ор өнцгөө алга болж байгаа нэ. Саяын шогносоо аж хамжаагүй байтал эрэлгээлж дараагийн алга болох зүйлээр киног сонгож байгаа л яваад өглөө. За байцаагаараа орхихоо мэт хаа хэдэ хүргэх хэрэгтэй мэдээлэл байна. Тэгэхээр та өмсдөггүй хуучирч муудсан джинсээ хаях гал байж байгаа юм биш үү? Таны хайсан джинс байгаад удаан задарч улмаар улс хөрсөн шингэн бохирдол үүсгэх эрсдэлтэй хүмүүс төдийлэн сайн мэддэггүй юм байна. Тэгвэл Номон фэшн компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хог хаягдлыг бууруулах байгальд ээлтэй хэрэглээ дэмжих зорилгоор джинс аяныг эхлүүлээд байна. Та джинс материалтай хувцас хандивлан дахин ашиглах боломжийг бүрдүүлэн джинс бокс төгснөөр дараагийн худлаа авалтаа ашиглах урамшууллын эрх авах боломжтой шүү. Хин хиндэ их хэрэгтэй байгааз. Тэр нэг джинс 10,000 төгрөгийн купон, 2 джинс нь 15,000 гэх мэтчлэн 3 джинс 20,000 л дэше явах нь. Тэгэхээр джинс бокс байрших салбарууд улсын их дэлгүүр, 3 дугаар хорооллын номын их дэлгүүр, зайсан стор мол, 13 дугаар хорооллын номын хайпермаркет гэх салбар байршлууд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг би description хэсэг дээр орууллаа. За тэгээд джинсээ хайвал уул мөрөн байгальд үлдэн, хандвал үнцгэн нь үргэлжилж үлдэн. Ямар уул мөрөлдөөхөө та шийднэ. Ингээ хэдүүлээ бичлэгээ үргэлжлүүлцгээе. Кино гэхээр дагаа кинотой холбоотой ажил, мэргэжил, театрууд хүртэл бүгд туснаа гэсэн үг шүү дээ. Дээр нь манай хүний хувьд кино гэдэг зүйл өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг л гэсэн үг. Ингээ бөөн бодол олж унтахаар хэвтлээ дээ. Харин одоо хэдүүлээ гол зүрхийн кинотой холбоотой өнгөрсөн түүхтэнд танилцах нэ. Цаачаа оюутан байхдаа өөрсгөө киноны улаан ногоон хоббидоо нэг залуутай танилцж л дээ. Цаатах нь архивын сан шиг их киноны цуглуулгатайгаас гадна тэндээсээ өдөр болгон манай хүнд нэг кино авчиж өгдөг заяа.
Энэ хоёр маань тэгэл киноноос өөр нэг ихэм ярихгүй ирнээл өдөр болгон уулзаж хамт өдрийн хоолоо идэнгээ шинэ кино солилцоор байгаад оюутны амьдралаа дуусгаж байж. Цаад найз нь кинонд бүр амар ихтгэл өнөмшлтэй. Кино гэдэг үзэж баашгүй хязгааргүй зүйл болохоор хоёулынгийн нөхөрлөлч бас дуусахгүй өдргээл амар хөөрхөн. Одоо харин тэр найз нь кино төрөөсийн газар ажиллаж байгаа юм байна. Манай хүн 4 месоор өглөөс ирээл өнөөдөр үзэх киногоо авахар найз дээр ярьж байгаа. Цаа чи өнөөдөр урдынхаасаа нэгэлөөр сонь асуулт зовоод байхаар найз нь бас гайхалгүй л яах вэ? Амхандаа сүүлийн удаа үзэх киногоо сонгуулахаар л ирсэн байна л да. Гэхдээ бас маргааш ихэд бүх киноноор алга болно гэж хэлчихвэл хинч идэхгүй болохоор оронд нь өөрийгөө өгөх гэж байгаа гэж хэлчихлээ. Ганц найз нь харин боцноос эмзгэр хүлээж аваад бидний нөхөрлөл ингээд дуус болохгүй гэдэгэл амар сандарч байна. Хөөхий тэгээ сүүлийн удаа үзүүлэх киногоо хайгаад болохгүй байсараад л цагш дуусч эрэлгийлж хүрээд ирлээ. Ингээ харах нэ манай хүн ганцхан өдрийн насаа амьдралынхаа хамгийн чухал зүйлсээр солиод байгааз утас алга болсноос болж хуучин найз хүн өөрийг нь танихгүй байсантай адил найз нь ч бас номын дэлгүүр эзэн болоод хувирцаа өөрийг танихгүй л зогсож байна. Ингээ 2 хоногийн дотор 2 хүнтэй огт холбоогүй мэт болсон манай хүн цаашдаа юугаа алтрах юм бол тоо. Одоо харин хуучин найз хүнтэйгээ хамтаа аялж исэн үерөө буцаж ийн л да. Манай хоёр хамтаа Аргентинд аялж явахдаа адилхан Япон хүнтэй танилцжээ. Өөртөөс нь 10-аад насаар ах гэмээр энэ хүн бараг 20 жил гадаадын орнуудаар аялж явсан гин. Манай хоёр аяллахын турш энэ хата хэд хоног хамт байхдаа яагаад ингэж дэлхийгээр хэрэг сүүжиж амьдрах болсон талаар нь асуудаг байхгүй юу? Тэгсэн цаад ахын цаг хугацаанаас зугтаж яваан л гин. Хүн гэдгийг өдөр тутамдаа цаг минут бүрт баригдаж өөрсдөө хүлж амьдрдаг цорынгаа замтад буугандаа хүртэл цаг зүүчээл тэрэндээ баригдаж амьдрах тэр ертөнцөөс л зугтахаар шийдсэн байл л да. Ингэхтэн тохиолдлоор ч юм уу амар эвгүй байдлаар манай залуу тэр хахаас хэрвээ та удахгүй өгнэ гэвэл амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд эх орондоо очиж амьдрах уу гэж асуучлаа. Цаатга нь харин энэ талаар бодож үзээгүй байна гэж хариулсангүй. Ах цаашаа аялаа үргэлжлүүлэхээр болж зам салахтаа манай хоёр дасандаа ч юм уу өгийн хүнтэй салах ус их дургуудээ ч юм уу ямар ч нүдэндээ нулимстай буцаж байна. Манай хоёр хэдхэн хоногт хамт байхад гоё нэрхтээ эрэг хүн байсан болохоор чухамл дотн ах дүү шиг болцгоогоо салж байгаа. Тэгсэн дөнгөж салаа хэдхэн ч алхаж амжаагүй байхад өнөө ах нь машины осолд ороод газар дээр нас орчихсон тэр. Энэ явдлаас хойш найз зөвхөн нэг л биш болчихж л дээ. Өчигдөрхөн бидэн донд байсан хүн өнөөдөр огт орч байгаа хөмшөл алга болчиход байхад хороо нэг л хэвэндээ байгаа нь шудраг бус биш вэ нүдргээл амар л гүйн бодсон юм шиг байгаа. Ингээд аялаасаа буцаж ирэхдээ л манай хоёр хоорондоо юм ярихаж байгаад удалгүй салсан юм байна лээ. Одоо харин манай залуу гэртээ ирэхэд эрэлгээ илч маргааш насны чи оронд бүх цагнуудыг энэ дэлхийгээс устгахаар болсноо хэлж байна. Манай хүнд одоо өөр хүмүүстэй холбоотой дурсамж төсөн баг үлдээг үйл болтой. Тэгсэн нөгөө эрэлгээ илч дараагийн устгах юмараа муурын сонгонаад. Цаачин багтаа гудамд хаягдсан нэг муурыг гэртээ авчраад тижээгээр болж исэн штэ. Тэр нь том болсон хойно нилээ хүн дээрээ өвдөж эхлэхдээ зэрэгцээд ээж нь бас хүнд өвчин тусчээ. Удаачгүй анхны муур нь өвчнөө даахгүй өөд болоод хэвтэр тусан ээж нь өдөржил муурныхаа зургийг харж хөвтөх болж л дээ. Тэр нь мань хүн гарчгүйгээл хуучин мууртайгаа яг адилхан муурын цолцог олоод ирж. Үүний ачаар ээж нь сүүлийн үед байгаагүйгээр л баярлж амьдралынхаа эцсийн мөчүүдэд жаханд болтгоо инээ төртөө тайван өнгөрүүлжээ. Тэр үед манай хүн аав ээж хоёроо дагуулаад аяллаар хүртэл явж аль байдгаараа жаргалтай байлгахыг хичээсэн юм байна. Тэгсэн ээж нь аялж явахдаа өөрийн нас барсны дараа уншаарай гэд нэг цагтл гаргаал иртээ. Манай хүн тэрийг хараад юу гэж л энийгээ авах вэ? Аль болох дургуйс зайлсхийж байгаа л өрөөндөө орсон хойноо ганцаараа баахан уйлж. Хуучны явдлын талаар зүудэлсэрээд муур нь алга болчихгийг сандрахтаа хар усан бороонд баахан л хайжгүүлээ. Ээжээс нь үлдсэн ганц муурын болохоор ямар санагдах нь ойлгомжтой шүү дээ. Азар цаг нь болоогүй байсан тул муурын зүгээр гэрээс нь гараал явцсан байсан л ус таарлаа. Муураа олохтой зэрэгцээ шин шуудаа ирсэн байсан нь нөгөө хуучин найз өхнөх нь явуулсан илгэмж цагаа олж ирсэн нь ажил дээ. Манай хүн тэгтлээ авахыг хүсэхгүй байсан ээжийнхээ бичсэн сүүлчийн үгсийг ингэж нэг уншваа. Үүн дээр нь багасаал бусдын төлөө гэсэн сэтгэлдээ үргэлж инээ цэцрүүлдэг илдэг хөв байснаас нь ахуулаад цаашдаа яаж амьдрах тухай ээжийн зөвлөгөө дүүрэн бичээстэй. Хамгийн гол нь өдийг хүртэл ямар ч утга учиргүй гэж бодож явсан амьдралыг нь өөрийгөө хиндэж хэрэггүй гэж бодож явсан бодлуудыг нь үүсгэж аав ээжийнхээ амьдралын утга учир болж явсан хүмүн юм шүү гэдгийг маш урт цагталтай хамт бичиж өгсөн байгаамаа. Үүний дараа манай хүн эрэлгийн илчиг ирэхэд өнгөрсөн хугацаанд өөрийнх нь амьдралд ямар олон гайхалтай зүйлс байсныг мэдрүүлж өгсөнд баярлаа гэдгээ хэлж байгаа. Мөн цаашдаа амьдралынхаа хамгийн үнэтэй зүйлсийг золиослон байж амин жохыг хүсэхгүй байгаагаа хэлээд хилцээрээ цуслахаар болж байна. Энэ эрэлгийн илч гээд байгаа нь яг үндэ мань залуугийн өвхлээ сайхан айцл байсан юм байна л да. Өдийг хүртэл ямар амьдрал туулж ирснээр нэг сайн яригцүүлж дуусаад эцэст нь өвхлийг хүлэн зөвшөөрч байгаа нэ. Тэгэхээр дэлхийгээс нэг зүйл алга болоогүйгээс гадна хинч түүнийг мартаагүй гэсэн үг байна. Ингээ амьд явах сүүлийн өдрүүдэд холбоотой байсан бүх хүмүүстэйгээ уулзаж салах ус хийгээд мууртайгаа хамт гадаах орсноор нэг сайхан зугаалж авлаа.
Эцэст нь амьдралд утга учиргүй зүйл гэж байхгүйгээс гадна бидний анзаараагүй юмс бүхэн үн цэнтэй үзэсгэлэнтэй гэдгийг манайхан ойлгожээ. Энэ удаагийн бичлэг маань энэ үрээ дуусч байна. Бичлэг маань таалагдсан бол лайка дараад комент гэсэн үлдээгээрэй. Бүх комментуудаа уншиж байгаа шүү за. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бүгдээрээ сайхан амраарай.